бурхны талаарх сэтгэл зүйгээд Psychology of Money гэдэг Morgan Housel-ийн бичсэн номыг ярилцъя. За энэ номд бол нэг 10 гол санаа бол гардаг. За энийг нь бол эхнийх нь бол хизээч ер нь жинхэнэ баялаг гэдгийг бол бид нар мэдж явах шаардлагатай. Тэгэхгүй бол орлого хичнээн өндөр байсан ч гэсэн та хадгаламж хөрөнгө оруулалт хийхгүй бол тэр орлогочин бол нэг өдөр л бол багаснд баялаг болж чаддаггүй гэсэн санаа байна. Тэгэхээр ер нь бол санхүүгийн амжилт нь бол их орлоготой байхаас илүүтэйгээр хэр их хадгалж хөрөнгө оруулж ин гэдгээс хамаардаг гэдэг юм санаа. Тэгээд Аз ба эрсдэл гихсэгтэр болохоор Билл Гейтсийн түүх ярьдаг. Билл Гейтс бол тухайн үедээ бол Америкт маш цөөхөн компьютерийн лабораторид байсан тийм сургууль сурдаг байсан. Дээр нь нөхөр өөрөө ч бас нэлийн ухаантай хүүхэд байсан. Тэгээд дээр нь хамт Билл Гейтстэй ойролцоод уур чадвартай Кейт Эванс гэдэг найз нь бол Ослоор нас орсон. Тэгээд Билл Гейтс л ганцаараа л тэр боломж дээр ингээд үлдсэн гэдэг утгаараа л энд бол Аз ингээд нөлөөлсөн. Тэгэхээр ер нь санхүүгийн амжилт нь зөвхөн ухаалаг байлаа. Айгүй хөдөлмөрлөө гэдгээсээ илүүтэй Аз гадны хүчин зүйл бас нөлөөлт юм аа гэсэн тийм санааг бол зохиогч маань бол хэлж байгаамаа. Тэгэхээр Билл Гейтс саятан болсон юм чи би бас болно гэж шинээр цоошин үйлдэл систем ч юм уу тогтвол зохион бүтээгээд Билл Гейтсийг болох магадлал бол бага. Билл Гейтсийн хувьд бол яг ийм Аз бол тохиосон гэж ярьж байгаа. За дараагийнх нь болохоор хугацаа илүү энэ хэсгээр хугацаа маш чухал. Хугацаа бол хөрөнгө оруулалт дээр хамгийн хүчтэй хүчнүүд зүйл нь болж ирдэг. За энэ дээр болохоор Warren Buffett тэр бөмбөний талаар ярьж байгаа. Compound interest буюу монголоор бол нийлмэл хүүгээс хүү бодогддог энэ зарчмыг бол ашиглаад хуримтлалын хүү үүсгэснээр урт хугацааны туршид бол үр дүнгээ өгдөг. Тийм болохоор хамгийн гол нь төвчээртэй авах хэрэгтэй гэдэг. За Warren Buffett-ийн ч гэсэн хөрөнгө бол хамгийн сүүлийн 10 жилд ч үлээ багтаж бий болсон гэд хүмүүс их мэддэг штэ ярьдаг. Тэр бол ерөөсөө compound interest. Та хүү эхлээд нэг жилийн хугацаатай 10 сая төгрөг хадгаллаа гэж бодоход жилийн дараа бол 10% хүүтэй банкнаас бол 11 сая төгрөг болгож аавна. Хоёр дахь жилдээ та 11 сая дахиад 10% хүүтэйгээр банкада буцаагаад хийх юм бол 11 саяас чинь 10% бодогдоод ингээ сая 100 болоод тэгээ 13 сая 100 болох ч юм. Иймэрхүү зарчмаар та 20 жилийн дараа зүгээр л хадгалснаас нийлмэл хүүтэй хадгаламжинд хийх нь илүү ашигтай, илүү хөгөөж өгдөг гэсэн санаа байна. За орлого хадгаламжаас чухал уу гэд. За энэ дээр болохоор хадгаламж нь илүү чухал юм аа гэдэг. Учир нь болохоор орлого хичнээн өндөр байсан ч гэсэн таны хэрэглээний инфляц гэж яриад байгаа. Тэр зүйл чинь хэрэглээ чинь ингээ орлого чинь тагаа өсөд байдаг бол та илүү бага зарцуулах дээр анхаарах. Ингэснээр санхүүгийн доктортой байдлыг өөртөө бий болгоод энэ нөгөө талаас танд эрхчлөө гэдэг зүйлийг бол авчирч өгнө гэсэн санааг бол хэлж байгаа. Тэгэхээр та орлогоосоо бага зарцуулаад сурчих юм бол ер нь та санхүүгийн доктортой байдал бол ойртой байна гэсэн санааг хэлж байгаа. Тэгээ хүмүүс болохоор би нэг кинонд гардаг штэ би нэг $500,000 цалин жилдээ авдаг болчвол ер нь ингээл амьдрал гоё боллоо гэд. Гэтэл үүндээ таны зардал чинь $490,000 байгаа жилдээ $10,000 та жилдээ хадгалдаг бол жилийн орлого нь $30,000 хэрнээ элдв ямар ч нэгэн үр зүйл төлдгөө энийхээ ерөөсөө $10,000 нь тий айгу бодит бус жишээ авч байгаа тий $10,000 нь амьдраа та $20,000 тэрхүү хадгалдаг байх юм бол та нөгөө $500,000 цалинтай хүнээс илүү баян гэсэн үг болчихж байгаа. Илүү их мөнгө хадгалж чинь гэсэн санаа гарч байгаа. За хадгалах нь илүү чухал юм аа гэдэг. За үүний дараа болохоор 5 дахь санаа нь болохоор санхүүгийн эрхчлөө бол хадгаламж хамгийн үн цэнтэй зүйл гэдэг. За түрүүн ярьсан санхүүгийн эрхчлөө чи өөрөө санхүүгийн эрхчлөө энэ бол ер нь хамгийн үн цэнтэй зүйл гэж байна. Яагаад хамгийн үн цэнтэй зүйл вэ гэхээр таны нөгөө жинхэнэ баялаг чинь хадгаламж зарцуулах гэсэн хадгаламж гэсэн шүү дээ. Тэгвэл та зарцуулсан тэр мөнгөөрөө өөрөө санхүүгийн эрхчлөөрөө ойртоод байгаа буюу өөрийн цагаа энд цаг гэдэг ойлголт гарч ирдэг. Бид нэр өөрийн цагаа өөрөө зарцуулах
боломжтой болно гэдэг маань нэг талаасаа эрхчлөө. Тэр нь өөрийнхөө сонголт. Та өнөөдөр одоо за жишээлбэл би чинь жоохон тавгүй байгаад ажилдаа явдаг, ажилдаа гармааргүй байх юм бол та гарахгүй байж болно. Санхүүгийн одоо эрхчлүүлэнд хүрсэн байх юм бол тий. Тэр та сонголтоо өөрөө хийдэг байх. За эдгээр маань бүгдээрээ эрхчлөөний одоо нэг хэлбэр байна. За тийм мэдээж дуртай хүссэн зүйлийг хийх юм өөр зүйлүүд бол орно. Тийм учраас санхүүгийн эрхчлэл хамгийн үн цэнтэй зорилго юм а гэдэг санааг бол зохиолч маань өгж байгаа. За энэ болохоор 5 дахь санаа нөхөн. За дараагийнх нь бол хизээж хангалттай гэдэг never enough гэж англиар ярьдаг тийм. За never enough-аар нь биччихье. Хизээж хангалттай биш ээ гэдэг. За энэ дээр болохоор Rajat Gupta гэдэг хүний түүхийг ярьж байгаа. Rajat Gupta гэдэг нөхөр бол энэхийг одоо хамгийн ядуу дүүргүүдийн нэгээс гаралтай. Тэгээд маш их хичээсээр агаад ингээд тэрбумтэн болж өгөн чадсан. Гэхдээ нэг өдөр ингээд шунлын хизээж дуусдгоо. Тэгээд нэг өдөр хөрөнгө оруулалтын конференц сурал дээр сууж байгаад хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэдэг гадагшаа мэдээллийгөө тийм мэдээллийг сонсонгуудаа хэдхэн секундын дотор ингээд залгаад миний хөрөнгийг тийш оруулах гэдэг даалгавар өгөөд тэр нь ингээд баригдаад инсайдер гэж ярьдаг тийм инсайдер трейд буюу дотоод мэдээлэл дээрээс үндэслэн одоо хөрөнгө оруулалт хийсэн гэдэг энэ бол хууль бус одоо юу тохиолдолд орно. Тэгэхээр энээсээ болоод ингээд бүх хөрөнгөө алдаад ингээд бүр хэрэг хүлээсэн ч юм асуудалд орж исэн юм тэрбум төвний тохиолдол байдаг. За эндээс сурах сургамж нь болохоор хүн ингээд ямар үед надад хангалттай байх юм бэ гэдгийг ингээд бас бодож байхгүй бол аюултай байдаг. За мөнгөний талаар ер нь шийдвэр нь логикоор шарин ингээд хувийн туршлага одоо сэтгэл хөдлөл энэ төр бол маш их нөлөөлдөг. За энэ дээр бол emotion орж ирж байна тийм сэтгэл хөдлөл. За Rajat-ийн хувьд бол ерөөсөө нөгөө уулын тэрбумтэн байгаад байдаг. Маш их одоо хэцүү амьдралаас гарч ирсэн. Гэхдээ тэр хүний шунал нь хийцэж дуусаагүй. Буюу тэр сэтгэл хөдлөл ингээл байсаарласан. Илүү их мөнгөийг авах гал. Тэгээ тэрнтэй холбоотой юм асуудал бол орж исэн. Ингээд тэгэхээр өөрийнхөө ер нь санхүүгийн сэтгэл зүй миний санхүүгийн сэтгэл зүй юу нь ямар юм бэ? Миний мөнгөний талаар бодож байгаа тэр сэтгэл зүй маань, тэр ойлголт, тэр хандлага маань ер нь ямар байгаа юм бэ гэдгээ өөрөө та анзаарах хэрэгтэй. Ингэж та эндээсээ зөв шийдвэр гаргадаг байна. Энд бол маш олон зүйл ярьдаг л та. За бүр ялангуяа сэтгэл зүй дээр бол бидний даалт ухамсарт те бүр бага наснаас эхлээд ингээд хэрэг эргэн тойронд ч гэр бүлийн хүмүүс за ер нь мөнгөтэй хүмүүс бол өстой айгу муу хүмүүс ч юм уу тий муу хүмүүс бол баян байдаг ч юм иймэрхүү одоо үзэл санааг бол байнга ярьж түгэж ойлгуулж исэн бол тэнд магадгүй одоо мөнгөний талаар баян хүмүүсийг харахаар л муу хүмүүс гэсэн мэдрэмж бодол яаж ч мороод ирдэг гэж магадгүй. За хэн жоохон илүү өөр юм ярьчлаа. Гэхдээ хүүхдэд нэг юм сэтгэл зүйчнэр ярьдаг 6 нас хүртэл нь бол ингээд өгж байгаа мэдээлэлүүд нүдэнд нь харагдаж байгаа бүх зүйл ингээд 100% үнэн гэж ингэж ордгоо гэдэг. За тэгэхээр ер нь тэр үед бол бидний тиймэрхүү дадал орсон байж магадгүй болов гэж би бодож байсан. Гэхдээ энэ бол арай өөр шинжлэх учраас би бол хэлж мэдэхгүй. За дараагийн зүйл нь болохоор зөвхөн логиктой биш харин боломжийн шийдвэр гаргах нь чухал гэдэг. За энэ болохоор одоо боломжийн шийдвэр гэж. Боломжийн шийдвэр. За энэ юу гэсэн үг гэхээр ер нь санхүүгийн амжилт төгс шийдвэр гаргахаас илүүтэйгээр тогтвортой тэгсэрний боломжийн шийдвэр гаргахтай холбоотой байдаг. Тэгэхээр хамгийн гол түлхүүр үг нь бол бид нэр тогтвортой. Тэгээ ер нь нэг тийм айхтар одоо төрөний шиг шуналтай биш те. Дундаж тийм боломжийн шийдвэрүүдийг гаргах нь бол чухал байдаг бахны. За хөрөнгө оруулалт бол ерөөсөө зөвхөн зах зээлийн шинжилгээг харж байгаа шийдэхээс гэхээс илүү таны эрсдлийг даах тэр чадвар таны өөрөө чинь ингээд зоригтой ч уйлдах хэрэгтэй. Тэгвэл хүн болгоно л одоо юу гэдгийг Apple-ийн хувьцааг авч ингээл бүх хөрөнгөө тийшээ оруулах уу? Энэ одоо өсгөн тодорхой гэл. Тэгээ бүхэн ярьж болно. Бүх одоо санхүүгийн сувгууд, мэдээний сувгууд бүх хүмүүс ярьж болно. Гэхдээ таны зоригтой та үнэхээр Apple компаниг ингээд хувьцааг нь авах хэмжээнд сайн мэдчихэж байгаа юу ч гэдэг юм эсвэл таны одоо их одоо санхүүгийн доктортой байдалд хүрэж байгаа зорилгот чинь нийцэж байгаа юм эсвэл таны санхүүгийн эрхчлөлөөнд хүрэж байгаа бол зорилготой чинь нийцэж байгаа юм уу? Та юу нэг энэ төрлийн
одоо технологийн компаниг мэддэг болохоор одоо авъя гэж бодож байна ч гэдэг юм уу. Тийм нэлээд олон одоо өөрийнхөө одоо бусад зүйлүүдтэйгээ уялдаж байна уу тийм би бүх хөрөнгөө хийчихэр энд яаж амьдрах вэ тий би энэ эрсдлийг даах уу тэр мөнгөө хийсэн ч гэсэн би цаана ингээ ямар нэгэн санхүүгийн гинтийн өөрчлөлт болсон ч гэсэн амьдралаа аваад явж чадахгүй тий тэгээ хайртай хүмүүстэй нөлөөлөхөргүй амьдарч чадахгүй тэгэхгүй болохоор чинь сэтгэл хөдлөлөө дөрөвний дээр ажид гүгдэ шиг дагаад уулын тэрбумтэн ч гэсэн хамаг мөнгө алдсан биз дээ. Гэтэл Монголд бас ийм тохиолдол байдаг. Гэр бүлээрээ амьдардаг байраа ингээд энэ ашигтай гэж ингээд янз бүрийн хувьцаа ч юм уу coin ч юм хийгээ байраа алдсан. Тий хамгийн алдсан хүмүүсийн түүхийг бол бид нэр маш их сонсдог. Тэгэхээр тийм шийдвэрүүдийг гарахаас илүү та эхлээд миний зорилго, миний одоо эрсдэл таах чадвар юу вэ гэдгийг бодох хэрэгтэй байх нэ. Юм байна. За 8-д нь болохоор хүн бүрийн санхүүгийн аялал нь өөр байдаг. Одоо энэ дээр болохоор санхүүгийн аялал нь өөр. Мэдээж санаа нь бол ойлгомжтой тий. За өөрийгөө ер нь бусдтай харьцуулах нь ашиггүй. Учир нь хүмүүсийн тэр санхүүгийн нөхцөл байдал нь анханасаа байсан тэр боломж болцоо ч юм уу эсвэл байгаагүй тэр зүйл нь бол харилцан адилгүй байдаг. Тэгэхээр тэрэн дээр за энэ ингээл угаасаа л юм чинь надад бол боломжгүй те. Эсвэл энэ хүн ингээд санхүүгийн одоо мэдлэгтэй учраас ингээд баян яваад энэ ч юм иймэрхүү өрөөсгөл хандлагууд ерөөсөө байж өөрийгөө бусдтай харьцуулж болохгүй. Мэдээж хүн болгоны тэр тулсан замнал те алдсан үдсэн зүйлүүд нь янз бүр байгаа учраас хүн бүрийн амьдралын туршлага нь янз бүр дадлага нь одоо янз бүр байгаа учраас тэр байдлыг санхүүгийн шийдвэрээр тэрүүгээрээ санхүүгийн шийдвэр гаргадаг учраас та тэрэнд бол өөрийгөө харьцуулах шаардлагагүй гэж байна. За psychology of money гэдэг номын нэрийг энд бас биччихье. За дараагийн хэсэг нь болохоор урт хугацааны сэтгэлгээ таныг ялалтанд хүргэнэ гэдэг. Тийм утгатай урт хугацааны сэтгэлгээ чухал гэж тийм. За яагаад тэгж байгаа юм бэ гэхээр ер нь зах зээл угаасаа хэлбэлцдэг. Одоо 1929 оны одоо Америкийн хямралч гэдэг юм уу тэгэл дэлхийн 2 дугаар дайн гэл маш олон зүйлүүд угаасаа эдийн засгт нөлөөлж хямрал хэлбэлцлүүд бол байнга л явагдчихдаг. Тэрийг бол угаасаа болдог гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ энэ хэлбэлцэл дээр яг бид нар яг ямар шийдвэр гаргах вэ гэдгийг бас мэдчих хэрэгтэй байна л да. За хамгийн гол нь хэлбэлцэл байгаа хүлээн зөвшөөрчлөө. За тэгэх юм бол миний урт хугацааны одоо төлөвлөгөө ямар ах юм бэ? Миний урт хугацааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө тийм. Санхүүгийн план гэдээ очилж. За энэ яг ямар ах юм? Тэрнтэйгээ ингээд уялдуулна гэсэн үг. Одоо бол хүмүүс ярьж штэ тийм ковид үеэр эдийн засаг нэлээд ингээд унсан бол одоо ингээд сэргэх тогтворжоод нэлээд ингээд сэргэж байгаа ингээд хандлагаараа орцсон гэдэг одоо хүмүүс гадуур ярьж байгаа. За тэгэхээр энэ үед л ерөөсөө бизнесээ эхлүүлээ. Эсвэл бизнестэй бол тэрийг өргөжүүлэх ч юм уу тийм одоо байдлаар явах хэрэгтэй гэдээ хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр нөгөө хэлбэлцлийг л анзаарсан байна гэсэн үг. Ер нь бол тэгээд энэ дээр болохоор нөгөө түрүүн хүлээцтэй доктортой байх хэрэгтэй гэж ярьжсэн. Яг тэр бас адилхан бол зөвлөж байгаа. Зах зээл угаасаа ингээд нэг бураал нэг өгсөөл иймэрхүү ингээд том зургаар нарахад ийм байдалтай угаасаа явдаг учраас хамгийн чухал зүйл бол бид нар зах зээл унж байгаа тэр үед нь л сандарч хамаагаа зараад байх биш. Илүү ингээд доктортой урт хугацааны ингээд тоглолт хийгээд за эдийн засаг бол угаасаа ингээд хэлбэлцдэг тий асуудлууд үүсдэг, өвчин зовлон гаргадаг. Гэтэл буцаад ингээд сэргэх хандлагатай байдаг учраас би ингээд ирэх 20 жил, 30 жилийн дараах зүйлийг харж байгаа учраас би ингээд доктортой байна. Тэгжээж надаа үр дүнгээ өгнө үү гэдгийг анханасаа ингээд юм сэтгэлгээгээр хандаарэ гэж юм билээ. За энэ ном маань бол ингээд энэ хүрээд өндөрлөж байгаа.
За энэ дараагийн хэсэг дээр нь бол би тусдаа ном дээр гардаг бас сонирхолтой түүхүүдийг бас багтаа гэж бодсон. За одоо эргээд бусад анх ярьсан зүйлүүдээ ингээд нэгтгэх юм бол хамгийн эхлээд бол жинхэнэ баялагын талаар ярьж байгаа. Жинхэнэ баялаг бол хадгаламж хөрөнгө оруулалт, дараагийнх нь аз ба эрсдэл гэдэг зүйл байдаг. За цаг хугацаа бол маш чухал. Ялангуяа урт хугацаанд доктортой ингээд төвчээртэй байх хэрэгтэй гэж. За орлогоос илүү хадгаламж чинь чухал шүү гэдэг. Өндөр орлоготой байлаа та баян болохгүй гэсэн санаа хэлж байгаа. За санхүүгийн эрхчлөө гэдэг зүйлийг л дараа нь ярьсан. За та өөрөө цаг хугацаа шийдвэрээ ингээд гаргах чаднаа. Таны өөрөө чинь сонирхол зорилготой бас шууд холбогдно. Танд 1 сая төгрөг, 1 тэрбум төгрөг чухлоо, 1 сая доллар илүү байхад болох уу гэдэг юм. Таны зорилго чинь яг юу юм бэ? Юу таны яг санхүүгийн эрхчлөөд хүрэх юм бэ гэдгийг ингээд бид нар бас тодорхой гаргацсан байх хэрэгтэй байт юм. Тэгэхгүй л одоо яг нэг суглаанд хожоод очсон хүмүүс буцаад яг нэг анхныхаа байралд очдог гэдэг шиг. Эдгээр зүйлүүд тодорхой болохгүй л бид нар яг л ялгаагүй буцаал анхныхаа байралд очих нь л гэсэн үг байна л дээ. Зарим хүмүүсээс асуухаар та ингээд мөнгө чи ингээд ямар ч асуудалгүй бол та юу хийх вэ гэхээр гацчихдаг. Ерөөсөө тэр талаар бодоогүй байдаг байна. Би ч гэсэн анх ерөөсөө бодож байгаагүй байдаг. Нэрээ би мөнгөд бол юу хийх юм бэ гэдэг. Тэгээ дараа нь бодож чад ер нь ингээд гоё сургууль байгуул л та. Тэг яагаад ингээд гоё ийм гоё интерактив тэг хүүхдүүдийг оролцоог нь дэмжсэн сонирхолтой тэг шинжлэх ухааны ингээд лабораториуд ихтэй болж үл үнэгүй тэм сургууль байгуулж болохгүй гэж тийм. Тэгж бодож бол үзчихсэн. За дараагийн хэсэгт болохоор санхүүгийн эрхчлөө гэдэг ойлголтын талаар дахиж жоохон задлаад дараа нь хангалт хизээч хангалттай байдгүй гэсэн тэм сэтгэл зүй бас байдаг шүү гэдэг талаар бол дампуурсан одоо тэр бүмтний талаар бол гарсан. За санхүүгийн сэтгэл зүй тэрэн дээр бол чухал байдаг юм. За боломжийн шийдвэр гаргах гэдэг хитрхийн одоо шунах ч юм уу сэтгэлхөдлөлтөд хандхаас илүү ухаалаг шийдвэр гаргаарэ гэсэн санааг хэлж байгаа. За эрсдэл гэдэг зүйл байдаг. За Монголд их тохиолдсон тий хамаг одоо байр хамаг хөрөнгөө зараад ингээм амьдрах боломжгүй хүүхдүүд өөрсдөө сургуулиас нь гарахаас өөр аргагүй болсон гэл амар түүхүүд бол бид нар сонсч байсан. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бид нар бодож маш боломжтой хандах шаардлагатай. За дараа нь болохоор санхүүгийн аялал бол хүн болгоны хувьд янз янз байдаг. Үдсэн туршлага нь янз байдаг. Мөнгөний талаар дээр сэтгэл зүйн янз бүр байдаг. За хамгийн сүүлд болохоор урт хугацааны одоо тоглолтын урт хугацаагаар сэтгэний тэгвэл ингээд нөгөө монголчуудад нэлээд ажиглагддаг. Тэг яавал хурдан баяжих уу? За нэг жилийн дотор 2 жилийн дотор баяжаал ингээл юу яа тийм машинтай байрт олчмаар ингээл инээлдэг тийм. Үгүй ерөөсөө урт хугацааны тоглолсон хүмүүс илүү ингээд доктортой баян болдгоо. Яг та хэсэг хугацаанд ингээд янз бүрийн аргаар баян болж болно. Гэхдээ тэр чинь буцаал нөгөө санхүүгийн сэтгэл зүгэл санхүүгийн одоо энэ psychology гэдэг тийм сэтгэл зүй хандлагаал төлөвлөгөөл сайн гаргахгүй бол бид нар буцаал нөгөө байршилтал очих нь л дээ. Тэгэхээр энэ номын маань ерөнхий гол агуулга бол юм байгаа. Тэгээд энэ ном бол маш их таалагдлаа. Цааш нь илүү задлаад яг өөр дотор нь сонирхолтой одоо Rajat Gupta-гийн тэр жишээтэй адилхан өөр ямар жишээнүүд байна. Тэрийг ингээд бас задлж та бүхэнтэйгээ хамтдаа ингээд ярилцсан гэж бодлоо. Баярлалаа.